Хэрхэн сонгогдсон барааны худалдан авалтад дараагийн барааны үнийг хөнгөлөх вэ? Американо латте эспрессогийн аль нэгийг авбал чизкейк 10% хөнгөлөх урамшуулал үүсгэцгээе. Лоялти цэс дотроос урамшуулал цэсийг сонгон орно. Тухайн цонхонд таны үүсгэсэн урамшууллын мэдээлэл харагдах бөгөөд шинээр урамшуулал үүсгэхийн тулд урамшуулал нэмэх товч дээр дарна. Нэр хэсэгт үүсгэх урамшууллын нэрийг оруулна. Эхлэх огноо дуусах огноо хэсэгт урамшууллын үргэлжлэх хугацааг тохируулна. Мөн та цаг ашиглах хэсгийг чиглэснээр таны урамшуулал тухайн заасан хугацаанд үйлчлэх юм. Өнгө хэсгээс үйлчлүүлэгчид харагдах өнгийг сонгох боломжтой. Төлөв хэсгээс тухайн урамшууллыг идэвхжүүлэх мөн хүчингүй болгох боломжтой. Американо латте эспрессогийн аль нэгийг авбал чизкейк 10% хөнгөлөх урамшуулал үүсгэхдээ худалдан авалтын бараанд хэсгийг идэвхжүүлж бараануудаа оруулна. Цугларах оноо хэсэгт тухайн барааг авахд хэдэн оноо цугларах боломжтойг тохируулна. Жишээ нь Американо 1-ийг авахд 1 оноо үйлчлүүлэгчид хуримтлагдана. Үүний дараа баруун дээрх сум дээр дарж дараагийн хэсэг рүү шилжинэ. Энэ хэсэгт та ямар хэлбэрээр урамшуулал болон хямдрал олгохоо тохируулна. Чизкейкийг 10% хөнгөлөх тул барааны үн хөнгөлөх хэсгийг идэвхжүүлж шагналын нэрийг оруулан чизкейкийг сонгоно. Хөнгөлөлтийн төрөл болон дүнг оруулна. Зарцуулах оноо нь тухайн үйлчлүүлэгч энэ урамшууллыг ашиглахад зарцуулах оноо юм. Бүртгэж дуусаад хадгалах товчийг дарснаар таны урамшуулал идэвхжинэ. Масо-пос систем дээр урамшуулал ашиглан борлуулалт хийхдээ урамшуулалт хамрагдсан барааг сонгон төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Төлбөр төлөх хэсэгт F4 товчийг даран үйлчлүүлэгч сонгох хэсгээс урамшуулалт хамрагдах үйлчлүүлэгчийн утасны дугаарыг оруулах эсвэл QR кодыг уншуулна. Тухайн цонхонд үйлчлүүлэгчийн мэдээлэл харагдах бөгөөд шууд хадгалах товчийг дарснаар тухайн үйлчлүүлэгчийн кофе худалдан авалт 1 оноогоор нэмэгдэх болно. Урамшуулалт өгөх чизкейкийг сонгон төлбөр төлөх хэсэгт шилжинэ. F4 товчийг даран үйлчлүүлэгчийн утасны дугаарыг оруулан гарч ирсэн цонхноос урамшууллаа сонгон урамшуулал ашиглах товчийг дарна. Бараа үнэгүй өгөх хэсгээс урамшууллыг сонгон урамшуулал ашиглах товчийг дарж урамшууллын кодыг оруулах эсвэл QR кодыг оруулна. Хадгалах товчийг дарснаар чизкейкийн үн хөнгөлөгдсөн байх болно. Төлбөрийн баримтыг хэвлэхэд дараах байдлаар харагдана.